За сайн байцгаана уу? Вава тараат нь мэдчилж байна. За өнөөдрийнхөө мэргээр хідүүлээ. Та бүхний маань одоо байгаа асуудлаа шийдэж чадахгүй байгаа тэр нөхцөл байдлаас хэрхэн гарахтай холбоотой тараат уншлах хийнэ. За ингээд та бүхэн маань энэ гурван группээс өөрийнхөө хамгийн их татагдж байгаа хүзэр болон энэ тавьсан гурван чулуунаас татагдж байгаа сонгоод өөрсдийнхөө уншлагыг сонсорой. За бүгдэнд намжилт хүсье. За нэгдүгээр группийнх маань уншлагатай тавтамаар л за хитүүлэнгийн сонгосон хүзэр болон чулууны хувьд бол за чулуу нь иймэрхүү баг зэрэг улбар шар тэгээд баг зэрэг юм цайвар туяатай ийм чулуу сонгосон байна. За ерхий чулуунаас ингээ мэдрэгдэж байгаа энергийн хувьд болохоор та бүхний маань одоогийн нөхцөл байдал ерөнхий нэг тийм мөнгө санхүү одоо хин нэгнээс авах хавлага эсвэл өгөх ч юм уу тийм иймэрхүү зүйлтэй холбоотой асуудлууд байгаа хүмүүс дийлэх нь байгаа бололтой. Тийм нэрийг аягүй их мэдрэгж байна. Тэгээ нөгөө талаас болохоор одоо нэг тийм шүүх цагдаа ч юм уу тийм иймэрхүү зүйлтэй холбоотой эсвэл хуулийн одоо бичиг баримт ч юм уу үзэлж байгаа хүмүүс байгаа шинжтэй байна. Иймэрхүү зүйлтэй холбоотой одоо асуудлууд хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа жоохон бага зэрэг гацалтанд орсон хүмүүс байгаа шин. Тийм нэрийг мэдрэгж байна. За хэдүүлэн хан харин сонгосон хүзэр болохоор the 7 up cups гэдэг хүзэр гарч ирж байна. За ерөнхий шууд утгаар бол та бүхэнд боломж гарч ирнэ. Энэ асуудлаа шийдэх гэдэг тийм одоо утга мессежтэй нөгөө талаас яг энерги талаас өгж байгаа мэдрэмж нь болохоор хитрхи их битээ ингэж одоо олон зүйлийн өнөөс хөөцөлтөд өөр боломжуудыг хит их бүэрчээ. За одоо нэг зүйлийг try хийж туршиж үзээд болохгүй болохоор за ингэж үзье гэд хит олон юм руу ингэж одоо гараад үрж үйлдэл хийгээд байгаа нь жоохон буруу байгаад байна. Баг зэрэг цаг хугацаа хэдүүлэнд нэрэхтэй жоохон хүлээгээд үг. Зөв цаг нь утахгүй ирнэ гэдэг тэр мессежийг та бүхэнд өгч байна шүү. Тийм болохоор яг одоо байгаа нөхцөл байдлыг хит яарч шийдэх гэж олон үйлдэлтэй болон олон зүйлийг бодоод авах шаардлага бол байхгүй. Энэ дээр бол хэдүүлээ жоохон тайван хүлээцтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо хэдүүлээ үндсэн яг одоо хэрхэн эндээс гарах вэ? Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Яавал зүгээр вэ гэдэг одоо зөвлөгөө мессежүүдийг би бас тараат үзрээс авсан байгаа. Үн дээр маань болохоор гарч ирсэн үзрүүд маань одоо ийм 5 үзэр гарч ирсэн байгаа. За тэгээ та бүхэнд өгж байгаа зөвлөгөө мессеж нь юу байгаа вэ гэхээр түрүүн хэлж байсан нөгөө чулуун дээр мөнгө санхүү ч юм уу тийм бичиг баримттай холбоотой зүйл байх шиг байна гэдээс яхаа аргагүй тийм бололтой Page of Pentacles гэдэг үзэр гарч ирсэн. За хэдүүлээ одоо мөнгө хин нэгэнд одоо өглөгтэй болвол үүнтэй холбоотой ингээд нөгөө өөр зээл эсвэл хин нэгнээс одоо мөнгө төр хугацаанд зээлээ тухайн өндөө өгөх ч юм уу иймэрхүү байдлаар шийдэх гэхээсээ илүү өөрсдөө хүч хөдөлмөрөөр баг зэрэг ингээд хоримтлуулж цуглуулж тэгснийхаа үр дүн дээр өгвөл багаар ч юм уу тий нэг доор бүгдийг ингээд арчий гэдэг тийм бодол байх. Яа бодлыг бол өөрийнхөө оюун санаанаас бол авч харах хэрэгтэй. Илүү энийг та бүхний маань хичээл зүтгэл хөдөлмөр цэсний үр шимэн дээр болвол би болж одоо тэр зүйлээ өгөх эсвэл авах ийм нөхцөл бүрднэ. Тийм болохоор хин нэгэнд өглөгтэй болон хин нэгнээс одоо мөнгөний авлагатай хүмүүс байгаа болвол хитрхи одоо шууд нэг доор авна өгнө гэдэг ийм энерги бол айгүй бага мэдрэгдээд байгаа болохоор хитрхи тийм өндөр хүлээлт авч байгаа хүмүүс байгаа бол эндээ байгаа хүлээлтээ жоохон буулгаарай гэдэг зүйлийг хэлж байна. За нөгөө талаас болохоор өгч байгаа мессеж нь бага зэрэг тийм хүлээцтэй болоод тайван байдлыг та бүхнээс яалтчгүй шаардаад байна. Одоо сахиус маань энэ энерги маань хитрхи ингэ твдээд өнөөдөр маргааш нөгөөдөр гэл өнөөдөр нэг залгаж асууад эсвэл өнөөдөр танилуу залгаач ч юм уу тий. Ингээд байгаа нөхцлүүд айгүй их байгаа. Энэ дээрээ та бүхэн маань жоохон тайван хүлээцтэй эсвэл нөгөө талаас яаруулаад байгаа хүмүүс ингэж тайвшруулах илүү ингээ боломжийг илэрхийлээд ингээ болгоно бүтээн гэдэг өнцгүүдийн зөвөөр хэлж жоохон нөгөө үнэ ч гэсэн тайвшруулах ийм энерги хэдүүлэнд нь хэрэгтэй байна. Тэгээ баг зэргийн тийм хэрүүл маргаан тэмцэл зарим нэг үйл ажиллагаал зүйлүүд байгаа бол тэрийг хамгийн түрүүнд засаарай. Үүнээс үүдэлтэй ингээд нөгөө жижиг асуудлаа хит том болгоод байгаа тийм нэг нуршуу энерги аягүй өндөр байгаад байна. Инээсээ болоод ингээд хитрхи их стресст орж байгаа тийм хүмүүс бас байгаа шинжтэй. Тэгээ нөгөө талаас болохоор Seven of Wands гэдэг үзэр гарч ирсэн. Хитрхи бас одоо юу хийнэ нүг өөрийгөө дутуу бүүнлээрээ би яагаад ийм нөхцөл байдалд орч вэ? Би яагаад ингэж вэ? Эндээс та бүхэн гарч чадна. Эндээс гарах гаргалгаа нь болохоор тайван нөхцөл байдал, өөрийнхөө хичээл зүтгэл, өөртөө ихтэй байдал гэдэг. Энэ гурван зүйл, энэ гурван энерги та бүхэнд маань
одоо бүрдснээр дараагийн боломж болоод одоо байгаа нөхцөл байдлаасаа гарах шинэ боломжууд маань үе даалга нь нэгдэх бүрэн одоо нээлттэй харагдаж байна. Тийм болохоор та бүхэн минь одоо байгаа энерги дээрээ сайн хэлсэн 3 зүйл дээрээ илүү анхааралтай байгаад илүү ингээд point өгөөд ажиллаад энэ энергиуд дээр ажиллажвал айгуу сайн байна. За тэгээ нөгөө талаас хэлж байгаа зүйл нь болохоор одоо санхүү мөнгөтэй холбоотой болоо одоо нөгөө бичих цаас нэг тийм хуулийн үрээний асуудал ч юм уу тиймэрхүү зүйл дээр болохоор шинэ шийдэл эсвэл дараагийн одоо өөр хоёр дахь читгээдтэй уулзах ч юм уу тий дараагийн өөр хүнээс зөвлөгөө авах ч юм уу одоо хуультай холбоотой ямар нэг асуудал шийдэх гээд зөвхөн нэг хуульчтай яваад тэрүүгээр нэг л ингээ явцгүй болчихгүй байгаа филингээ байвал өөр хүнээс дараагийн шинэ одоо хуульчаас мэдээлэл авах зөвлөгөө авах нэг иймэрхүү эрэл хайгуулыг хийвэл айгүй зүгээр байгаа. Тэм баг зэрэг нэг зарим нэг ийм хуулийн мэдлэг эсвэл нэг тийм нөхцлүүдийг ингээд зөв зөвцөөс олж харж шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа нэг хүнтэй хамтарч ажиллаад байгаа хүмүүс байгаа тийм мэдрэмж байвал өөр хүнээр тэрийг сольж орлуулах байдлаар өөр хүнд хандаж үзүүл аягүй зүгээр тийм энерги байна. За тэгээ нөгөө талаас тийм нэг гэр бүлтэй холбоотой энерги аягүй мэдрэгдээд байна. Одоо гэр бүл салгуулах эсвэл гэр бүлийн одоо өв хөрөнгө ч юм уу те ийм юмтай холбоотой шийдэл хаагаад ингээд хуулийн өрөнд яваад асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүмүүс байгаа энерги байна. Энэ дээр болохоор хэдүүлээ жаахан тийм харилцан зөвшөлдсөх байдлаар одоо юу гэдэг вэ лээ нөгөө нэг хилцээр хийх нэг 40 хоног ч үгүй нэг тийм хуулийн хоногуд өгдөө шүү дээ. Энэ зүйл дээр нэг харилцан зөвшөлдсөж нэгэнтэйгээ юм дийл хийх байдлаар явбал илүү хурдан дардан байхаар тийм энерги байгаад байна. Яг ингээ хуулиараа шийдэх юм бол одоо яг таны хүссэн хэмжээгээр ч юм уу өссөн нөхцөл байдалд шийдэгдэхгүй байх магадлал өндөрөө. Тиймэрхүү тийм энерги айгүй өндөр байгаад байна. Хэрв одоо нөгөө өөрийнхөө өссөн хэмжээнд шийдвэрлэхийг хүсэж байгаа хүмүүс тийм зүйлийг ингээ бодож санаж байгаа илэрхийлж байгаа хүмүүс байх юм бол хоорондоо зөвшөлдсөж ярилцаж нэгэнтэйгээ ингээ яг нүрээ хараад дийл хийвэл илүү үр дүнтэй байхаар харагдаж байна шүү. Тийм болохоор иймэрхүү зүйлс дээр та бүхэн минь анхаарал өгөөрэй. Ерөнхийн нэгдүгээр группийнхний маань хувьд болохоор одоо хувь хүн эсвэл хайр дурлалын харилцаа гэхээс илүү яг бодитоор бий болж буй одоо мөнгө санхүүгийн асуудал өглөөг авлаа хууль эрх зүй асуудал нэг иймэрхүү зүйлтэй холбоотой энерги айгүй өндөр байгаад байна. Тийм болохоор та бүхэн маань сайн хэлсэн зөвлөгөө мессежүүдийг өөрсдөө хувьд хэрэгтэй зүйлсүүдийг аваад хэрэггүйнүүдийг хаяад бас яг хүн болгонд энэ мессежүүд бүрэн дарах заавал албагүй. Тийм болохоор өөрсдийнхөө ингээ шаардлагатай мессежүүдийг ингээд авсан гэж найдаж байна. Тэгээ би чакра гэдэг oracle үзрөөсөө бас нэмэлт та бүхэнд зөвлөгөө авсан байгаа. Тэгээд тэр уншилгаа одоо хэвлүүлээ хий. Ерөнхий би нэг групп дээр чакра oracle үзрөөсөө 2 зөвлөгөө авсан. За тэгээ 2 карт суулгахад болохоор ерөнхий хэдүүлэнгийнх нь мэлмийн хүрт болон хувилгаан хүрттэй холбоотой энерги унал төсөлтөд гарч ирсэн. За хэдүүлэн мэлмийн хүрттэй холбоотой болохоор одоо яалчгүй нөгөө бодол санаа харж сонсож байгаа зүйл нөгөө талаас харилцаа холбоотой тийм мессеж байна. За энэ дээр болохоор хитрхи өөрийгөө стресстүүлэх хит олон юмнуудыг уншиж судлах эсвэл хин нэгнээс сэтгэрийн хараат байдлууд та бүхэнд байж магадгүй хин нэгнээс хариулъя гэл тэр нь ингээл удаал яагаад хариу нэхгүй байна гэдэг байгаа тий иймэрхүү нөхцөл байдалтай байгаа хүмүүс байвал энэ дэр бити өөрсдөө стресстүүлээрээ жоохон хүлээцтэй 50 бай гэдэг мессежийг дахин та бүхэнд маань oracle үзэг маань өгч чинь тийм болохоор жоохон юм айдуу 50 нөхцөл байдлыг өсвөл зүгээр ерөнхий та бүхний маань юм нэг одоо энэ явж байгаа асуудлууд за шууд яг энэ одоо ч нэг 8 сарын дунд болж байна. 8 сард бол бүрэн шууд шийдэгдэхгүй. Арай жоохон хугацаа нь болоогүй байна нэг. Хамгийн наадаа нэг 9 сарын нэг 20 доор бүр удаад нэг 11 сар, 10 сарын нэг дундуур, 10 сарын сүүл 11 сарын ихээр ч юм уу бүрэн шийдэгдэх боломжтой тийм энерги аягүй мэдрэгдэж байна. За тэгээ нөгөө талаасаа хувилгаан үрт дээр болохоор ингээ битгий шантраарай, битгий гонж готраарай, битгий өөрийгөө ингэж доо за нэг л болохоо болчлоо да. За ер нь л энэ болохгүй шинжтэй ч юм уу те. Ийм бодол, ийм мэдрэмж аваад байгаа бол тэг шаардлага өрсө байхгүй. Та бүхэн маань болгож чадна, бүтээж чадна. Та бүхэнд маань сахиусууд маань бол энийг болгож бүтээхтэй ингээ шаардлагатай энерги
одоо ивэлүүдийг болоод өгч чадчих байгаа шүү. Тийм болохоор өөрсдөө итгэлтэй байгаарай. Асуудлууд бол байдаг. Гэтэ түн энэ болгоны цаана гаргалгаа байдаг гэдэгт үргэлж итгээрэй. Тийм болохоор үүн дээр бол ямар ч асуудал байхгүй. Та бүхэн маань тэгээд өөртөө итгэлтэй, хитрхи их стресстгүйгээр айдуу зүйлэн тайван байж энэ асуудлуудаа шийдэж чаднаа. Тэгээд та бүхэнд болж байгаа одоогийн маань асуудалтай холбоотой ингээд үзрийн маань өгж байгаа зөвлөгөө, мессежүүд иймэрхүү байлаа. Та бүхэнд хэрэгтэй зарим хүмүүст байна хэрэгтэй, зарим хүмүүст байна бас ойлгомжтой асуудлаас гарах гаргалгаануудыг хэлж өгсөн зөвлөгөөнүүд байсан гэдэгт найдаж байна, итгэж байна. Тийм болохоор та бүхний маань ажил, сургууль, хичээл болон одоо хөдөлмөр үүнтэй холбоотой одоо асуудлуудтай холбоотой гаргалгаа ирээдүйн амьдралтай сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй бүгд нь амжилт хүсье. За тэгээ таваатай байлаа. Хэрвээ та бүхэнд маань зөвлөгөө мессежийн таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, коммент хэлээрэй. Тэгээ миний таваатай уурсуулаас таарат гэдэг Instagram хаягийг дагаарай. Мөн хувийн уншлага хийх бол би хувийн уншлага 30 мянган төгрөгөөр нэг цагийн хугацаанд бол хийж байгаа. Хувийн уншлагын маань хувьд болохоор эхний 10-аас 20 минут нь бол энерги уншлага хийгддэг. Үлдсэн 30-аас 40 минут нь бол та өөртөө холбоотой шаардлагатай асуулаад үнтэй холбоотой зөвлөгөөнүүд аваад явж байгаа. Хэрвээ та бүхэн цаг авах бол миний вавадогоор зураас тааротгийн Instagram хуудас руу маань чат бичээд цаг аваад уншлага хийх бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу? Эхэлчихлээ. За сайн байцгаана уу? 2 доо группийнхэн маань уншлагатаа тавтамаар л за хэдүүлэн сонгосон хөзөр болон чулууны хувьд болохоор ийм нийл ягаан өнгөтэй баг зэргийн тэм цагаан цавир судалтай ийм чулуу байна. За өөрөхийн энэ чулуунаас ингээд харахад болоод энерги хувьд мэдрэгч байгаа зүйл нь тийм орон байр соёлох эсвэл одоо Монголоос эсвэл гадаадасаа Монгол руу ирэх эсвэл Монголоос гадаад руу явах ч юм уу тий. Нэг иймэрхүү энерги мэдрэгдэж байна. Тэгээ ер нь өөрийнхөө энэ яг одоо байгаа энэ амьдралд шинэ тийм энергийг, цоо шинэ ийм хууцыг эхлүүлэхийг эрмэлзэж хүсэж байгаа ийм хүмүүс аягүй өндөр байгаа бололтой. Та бүхэн маань үүнтэй холбоотой яг яаж хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс ээж магадгүй. За тэгээд хэдүүлэнгийнхаа сонгосон үзэр болохоор 8 of cups. За яалтчгүй түрүү хэлжсэн нөгөө чулууны нэрхтээ юу н ижил төстэй үзэг буюу 8 of cups гэдэг үзэр гарч ирлээ. За ерөнхийн ингээ хөзрийн маань зураглалын харуул ингээд хойно аягуудыг үлдээгээд урагшаага цаашаа ингээ явж байгаа ийм туулайнд өрсөлдөлтэй. Тэгээ ер нь бол шүн явж байна. Буюу ерөнхий та бүхэн маань үүн дээр нилээ их бас санаа зовоод яалчгүй хэрэг гаргалгаа ингээ хайгаад хүлээгээд бодоод эсвэл виз мэдүүлсэн ч юм уу те гадаад явах гад эсвэл ямар нэгэн байр авах гад нэг зээл хөөцөлтөөд байж байгаа ч юм уу те одоо нөгөө ипотекийн зээл ч юм уу байрны орон сууцны зээл ч юм уу эсвэл хин нэгнээс мөнгө хүлээж байгаа ч юм уу те ийм хүмүүс байгаа л та тэр нь ингээ хизээ гарах юм бол хизээ болох юм бол гэд аюу тэм цаг хугацааг жоохон хурдлуулахыг хүсээд хурдан одоо энэ нөхцөл байдлаас гарахыг хүсээд байгаа ийм хүмүүс байгаа болтой. За тэгээ үүнтэй маань холбоотой та бүхэнд өгж байгаа зөвлөгөө болоо одоо мессеж нь болохоор эндээ бол та бүхэн хүрч чаднаа. Боломж бол нээлттэй байна. Бага зэрэг цаг хугацаа жоохон хэрэгтэй байна. За 8 аяга буюу одоо 8 тоон болохоор ингээд эргэлтийг цаглашгүй ингээ хөдөлгөөний бэлэгдэж байдаг болохоор ер нь энэ ингээд нэг зүйл рүүгээ яваад ямар нэгэн та бүхэн үнтэй холбоотой юм хөөцөлдөөд ингээ гаццсан мэдрэмжтэй ч юм уу эсвэл нэг л болохгүй байгаа мэдрэмжтэй байгаа бол зүгээрээ энэ хэсэг зургийн юм нэг одоогийн нөхцөл байдалд үүсэж байгаа зүйл шүү. 8 тонн өөрөө ингээд урсаж ингээд үргэлж явах, үргэлж урагшлах ийм бэлэгдлийг өгж яадаг цаглашгүй хурдыг бэлэгдэж яадаг ийм зүйл болохоор та бүхэн маань энэ асуудлуудаа шийдэж чаднаа. Ямар ч асуудалгүй. За тэгээ хэдүүлээ үндсэн үнтэй холбоотой та бүхэнд одоо зөвлөгөө мессежүүдийг би зарсан байгаа. Таарат үзрөөсөө. За тэгээд та бүхэнд өгсөн зөвлөгөө мессежийн таарат үзрөөс нь юу гэж байгаа вэ гэхээр за 3 of cups. За яалчгүй үнэхээр та бүхэн маань л явахыг хүсээд бүр шийдсэн байгаа хүмүүс бол дийлэх нь үнэхээр байна. За нөгөө талаасаа бас тийм сургууль ажлаа солих гэж байгаа хүмүүсээс байж магадгүй. Одоо байгаа хийж байгаа ажлаасаа гарах
гарах хүсэл эрмэлзэлтэй нэг бодоод өргөдлөө өгөх үү яах вэ ч юм уу те эсвэл нөгөө талаас гараад ажилгүй дараагийн ажлаа яаж олох вэ хаашаа орох вэ гэж гайхаж байгаа ч юм уу иймэрхүү хүмүүсээс байгаа энэ үзэрс бол мэдрэгдэж байна. За энэ бүх зүйл болох ёстой зүйлс мөн шүү. Ер нь бол яг одоо та бүхний маань энэ моментод энэ одоо байраа өөрсдөө амьдарч буй байр орон сууцаа солих, томруулах, гадаа дотоод явж сурах, ажиллах, одоо хийж байгаа ажил сургуулаа солих гэдэг энэ зүйлс бол яг та бүхний маань одоо моментод энэ цаг хугацаанд та нарын маань амьдралд болох ёстой заавал хийх өөрчлөлт бол мөн. Тэм болохоор үүн дээрээ бас одоо юу эргэлзэж байгаа юм байвал эргэлзэх ямар шаардлага байхгүй. Та бүхэн минь эндээ бол хүрч чадна. Та бүхэн хүсэж байгаа зүйлстэй бол хүрэх бүрэн боломжтой. Жаах энэ дээрээ нэг өөртөө ихтэй байгаад амбицтай байгаад би явж чадна, би хийж чадна. Бүтээнэ гэдэг тэр энергийг өөртөө жоохон дуудаад өгөх хэрэгтэй байгаад байна. Ялчгүй нэг тийм чадна, би хийн гэж юм дотроо бодлоо тэр хүч нь байгаа юм боловч яг боддоор хийж байгаа үйлдэлүүд нь жоохон нэг тийм дөрвтэй хүчтэй шийдвэргээ байж чадахгүй байгаа тийм нэр байгаа тийм. Тийм болохоор өөртөө энэ ихтгэлтэй байгаа энэ мэдрэмжээ яг боддоор яг хийж байгаа тэр үйлдэл хөөцөлж байгаа юмны хойноос өөртөө ихтгэлтэйгээр яв. Дунд нь гарч буй энэ жижиг том юм саадбар шилжүүд дээр ингээ жоохон унчих гад байдаг, норчих гад байдаг. Тийм сэтгэл зүй, тийм нэрийг мэдрээд байд байна. Тэгэх болоо шаардлага байхгүй. Энэ бол зүгээр явцын жижиг зүйлс гэдэгт итгээрээ. Энийг бол та бүхэн зүгээр л нэг чигчэн орооны дата зүйл гэж хүлээж аваад арт нь бол хангалттай гарч чадна. Битээ юм жижиг зүйлд нур гун зүгээр л өөртөө ихтэй хүчтэй байгаад артаас нь ингээд яг тэр амбиц тэр хүслээрээ ингээд хөөцөлтөд яваад бай. Хангалттай бүтэн. За нэг бичиг баримт одоо ингээд нэг аплай хийж байгаа өгж байгаа эсвэл одоо CV-гээ шинжилж явуулж байгаа ч юм уу тий. Тиймэрхүү зүйл байгаа бол энэ дээрээ жоохон үгийн сонголт өнцгөө зүг гаргаарай. Жаахан нэг тийм нөгөө хүн одоо тухайн CV ч юм уу те тэр бичиг баримтыг ингээ шалгаж үзэж байгаа хүнд жоохон нэг таагүй мэдрэмж өгөх үз. Нэг буруу өнцгөөийг илэрхийлж магадгүй. Тийм болохоор нөгөө нэг үгийн сонголт бичиж байгаа эссе ч юм уу те CV ч юм уу те тэр бичиг баримт зүйлс дээрээ жаахан үгийн сонголт хэл зүй дээрээс анхаарад өгөөрэй. Тэгвэл нэг тийм том асуудал бол харагдахгүй байна. Тэн дээр баг зэрэг нэг буцаагдах тиймэрхүү зүйл зарим хүмүүс дээр гарч ирэх магадaltaй. Тийм болохоор үүн дээр анхаараарай. За тэгээ нөгөө талаас өөртөө үнэхээр ихтэй бай. Энэ дээр бол үнэхээр хүзэр маань та бүхэнд байн мессеж за хэлээд байна. Өөртөө ихтэй бай. Мэдрэмжэндээ итгэх, чадна, бүтээн, хийн, явна гэдэг энэ итгэлийг эзэж битгий алдаарай. Ер нь ингээд нэт хүзрийн минь overall та бүхнийг хэлж байгаа мессеж зүгээр өөртөө ихтэй байгаад бүх үйлдэлээ өөртөө ихтэйгээр зоригтойгоор хий. Ямар ч асуудал байхгүй бүгдэд та бүхэн хүрч чадна. Тийм болохоор яг үүний дагуу өөртөө үргэлж итэг. Таны итгэсэн бүхэн бүтэх биелэх боломж цөм нээлттэй байна. Тийм болохоор одоо та бүхний маань одоогийн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг зүйл дээр өгч байгаа гол overall мессеж нь зүгээр л итгэл үүнтэй холбоотой итгэлтэй хөдөл, итгэлтэй юмсаа хий, бүх зүйлд итгэлтэй бай гэдгэл маш энгийн боловч маш том мессеж өгч байна та бүхэнд маань. За тэгээ би чакра үзрээсээ бас ерөнхий нэмэлт зөвлөгөөг бас авсан байгаа. Тэгээд үүн дээр өгч байгаа мессеж нь болохоор за чакра үзэр буюу хүрдэн дээр маань хоолой хүрд болон зүрхэн чакра. Зүрхэн хүрд энэ хоёр дээр та бүхний маань хувьд баг зэрэг өрсөлт бол уналт харагдчихэв. За зүрхэн хоолой чакран дээр болохоор бусдтай одоо энэ нөгөө нэг ажил хэрэг энэ зүйлсээ хөөцөлдөж явах та яриа хөөрөө ярилцаж холбогдох гэдэг зүйл дээрээ сайн анхаараарай. Жоохоо ингээд үний юмаа өгвөл ингээд бачаад. Дугаа. За нэг өдөр гарах. Хойноос нь ингээд жоохоо одоо нөгөө нэг хөөцөлдөөд энийг болж байгаа болов би нэг ингээд ачвал болох болов ч юм уу те одоо эссе ч юм уу түрүү ярьсан ч нөгөө эссе юм бичгдэж байгаа анхаараарай үгүй сонголт итгэдээрээ би ямар хүн зүйлс яаж хичүүл зүгээр вэ та надад баг зэрэг тийм тип зөвлөгөө өгөөч би нэг ингэж хий гэж бодоод ингэж хийвэл зүгээр болох уу гэдэг иймэрхүү зөвлөгөө зүйлсүүдийг асууж авах тэ ийм хэрэгцээ шаардлага бас байна шүү. Тийм болохоор энэ зөвлөгөөг өгч जैन. Нөгөө талаасаа бас өөртөө одоо энэ зүйлийг хийж чадна, би болгож जैन, буюу бүтээж जैन гэдэг тэр үнцгийг өөртөө ингээд одоо манифест хийж хэлээрээ хоолоогоороо дамжуулан хоолой чакраг ашиглаа. За
Ийм зөвлөгөөг бол яг хоолой чакра, хоолой өрттэй холбоотой үзэр маань бол хөгж гин. Энергийн хувьд бол яг одоогор өөр мессеж мэдрэгдэхгүй байна. За зүрхэн чакраны хувьд болохоор gossip гэдэг үзэр. За баг зэргийн нэг тийм хил ам зүйлс байж магадгүй одоо би өнө сургуулиас солио гэж бодож байгаа. Одоо би ажлаа солио гэж бодож байгаа гэдэг одоо хин нэг найз нөхд ч юм уу тий хүмүүст хэлсэн байгаа хүмүүс байж магадгүй эсвэл би байраа солио одоо гадаад явж юм уу тий саний зүйлстэй холбоотой одоо найз нөхөд ойрын хүрээл хин нэг хүмүүст ингэж тухайн зүйлийг илэрхийлж ярьж хэлсэн бол санаагаа хэлсэн хүмүүс байгаа бол үүнтэй холбоотой жоох ойрын ховж ив нэг тиймэрхүү шүүмжлүүд бас байсан байж магадгүй одоо чи ч одоо ямар их сургуулиас хэлт юм нийгэмд тогтож чадахгүй гэдэг нэг ийм нэрийг айгүй мэдрэгдээд тэнд бас баг зэрэг стресс байгаад жоохон юм нэг зүрхэнд нь бас тэр зарим өгсөн ингээд найз нөхдөд ойрын хүмүүсийн хэлсэн үгэн жоохон хүрсэн байж магадгүй. Энэ бол энэ дээр бол жоохон тийм эмзэг болцсон мэдрэмж байна. Энэ энерги жоохон сэвэрлэх хэрэгтэй. Үүнээс үүдээд бас жоохон нэг өөртөө итгэлгүй байдал нь шууд ингээд унаад байгаа. Тийм хүмүүс байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор бас нөгөө нэг одоо их та бүхний маань гол үүнээс одоо гарч амжилттай байх нөхцөл байдал нь энэ одоо мэдрэмж энэ ойр төрний хүмүүсийн хэлж байгаа тэр үгсийг бити одоо шууд хүлээж авч эмзэглээрээ эмзэглсэн хүмүүс аваад энийг та бүхэн өөртөө итгэлээрээ авч чадна. Эмзэглэхгүй одоо үгийн сонсон ч гэсэн эмзэглэхгүй байгаа хүмүүс бол бити тоо зүгээр хоо хийсэн хий хоосон үг гэл ингээд чихний хажуугаар өнгөрөөчүүл айгу зүгээрээ. За тэгээ ерөнхий та бүхэнд өгч байгаа зөвлөгөө мессежүүд нь бол ийм байна. За тэгээ та бүхний маань одоо гадаад дотоод руу явах сургууль хичээл ном тий солих үнтэй холбоотой энэ ажил зүйлсд нь бол амжилт хүсье. Ирээдүйн бүх одоо бодол санаа чигийг өсөж байгаа зүйлсд нь сайхан бүхнийг одоо вааваг таратаг нь зүгээс бол хүсэм бас өрөөж байна. За тэгээд уншлаганд таалагдсан гэж найдаж байна. Хэрэг таалагдсан бол та бүхэн маань лайк дараарай, subscribe дараарай, комент бичээрэй. Тэгээ миний ваа доор зураас таар отгээд Instagram хаягийн маань дагаарай. Тэгээ мөн би хувийн уншлага хийж байгаа шүү. Та хувийн уншлага нэг цагийн хугацаатай 30 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээ уншлага нь бол эхний нэг 10-20 минут нь энерги уншлага хийгддэг. Тэгээ үлдсэн 30-40 минут нь бол та өөрөө өссөн зүйлсээ асууад үнэтэй холбоотой таарад уншлага бол хийгдэж явж байгаа. Тэгээ уншлага хийлгээх цаг авах хүмүүс байвал миний ваа доогор зураас таарот гэд Instagram хаягаар бичээд цаг аваарай. За та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За сайн байцгаана 3 дахь группийнхан маань уншлагатаа тавтаа морил. За хитүүлэнгийнхэн сонгосон хүзэр болон чулууны хувьд бол ийм цагаан өнгөтэй чулуу байна. За тэгээ баг зэргийн бараан саарал өнгө судалтай. За энэ чулуунаас мэдрэгдэж байгаа энерги одоо ямар мессеж үг өгч байна вэ гэх нэг тийм та бүхэн маань өөрсдийнхөө амьдралын болон өөрийнхөө хувь хүнийхээ ингээ энергийг ер нь юм бүрэн шинжлэх хүсэл эрмэлзэл өндөртэй. Ер нь тэгэхэд бэлэн гэтээ яаж ирэх юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа. Нэг тийм мэдрэмж, тийм энерги аюу их мэдрэгдэж байна. За тэгээ хитүүлэнгийн сонгосон үзэр болохоор нэг биш юу нь бол 2 үзэр гарч ирсэн. Ace of Swords the Chariot гэдэг 2 үзэр гарч ирсэн байна. За өгч байгаа мессеж нь болохоор одоо тийм цоо шин бодол шин санаа. Тэгээд урагшаалж өсөж дэвших хүсэл эрмэлзэл тийм мэдрэмж гэдэг нэг ийм 2 том ерөнхий мессеж мэдрэгч чинь. Ер нь яг энэ нөгөө цагаан чулуунд хэлж байсан шиг энерги цэвэрлэх одоо цоо шин нөхцөлд очих гэдэгтэй ер нь утга дүрц үтс. Бас нэг тиймэрхүү агуулга байна. За тэгээд өгч байгаа мессеж өгдөх юм бол та бүхэн ер нь нэг ойрын 1-2 сарын хугацаанд тийм нэг юм өөрийнхөө амьдрал шинжилэл хийх тийм хүсэл эрмэлзэл айгүй их төрсэн байх тийм бодол. Яагаад би ингэж амьдрах вэ? Яагаад би ер нь ингээл нэг юм нэгэн хэвээр урттай байгаа болч юм уу тий? Иймэрхүү бодол эрмэлзэл бодол төрөөд ингээд за ер нь л энэ амьдралыг өөрчилж ийн хэм маяг энэ өөрчлөлтүүдийг хийх ёстой байна гэдэг нэг тийм шийдэлд одоо ингээд өөрхөвд хүрээд тэгээд одоо урагшаага яаж энийг өөрчлөлт хийх одоо үйлдэл авахаа мэдэхгүй байгаа. Энэ дээрээ баг зэрэг гаццсан нэг иймэрхүү асуудалтай бүхэнд ялчгүй байна. Энийг бол хэдүүлээ шийдэж болж чаднаа. Урагшлах бол бүрэн боломж өөрчлөгдөх, бүрэн энерги бол нээлт дарагч байна. За тэгээ хэдүүлээ яг үндсэн одоо таар үзүүрээс бол би мессеж авсан байгаа. Тэгээ хэдүүлээ яг тэр урагшлагтаа орё. За ерөнхий би яг групп болгон дээр бол ерөнхий 5 үзүүр бол
зөвлөгөө болгож авсан хэрхэн одоо тухайн асуудлаас гарах вэ? Үүнтэй холбоотой зөвлөгөө мессеж өгөөч гэж асууж хагаад за тэгээ та бүхэнд мань өгж байгаа мессеж зөвлөгөө нь болохоор амбиц, зорилго, зорилт яг үнэхээр хүсэж байгаа юу гэдэг одоо энэ зүйлс тийм одоо үгнүүд аяг их орж ирлээ. Яг би зөв зүйл хийх гэдэг юм гэж нэг өөрөөсөө айгүй жоохон эргэлзэж бодож тэгж асуусан хүмүүс айгүй их байж аж магадгүй. Энд дээр нь бол хөзрүүдийн хувьд бол хэлж байгаа зүйл нь зарим хүмүүсийн маань хувьд 3 дахь групп гэсэн онцгойд бол яг одоо энэ энерги зүйлсийг шинжлэх зөв цаг нь мөн. Ялангуяа эрэгтэй хүмүүсийн хувьд энерги. Харин эмэгтэй хүмүүсийн хувьд бол яг одоо бол зөв зүйлээ хийж байна. Энд дээр жоохон буруу одоо нэг мэдрэмж төрөөд байгаа нь бол нэг яг одоогийн момент энэ амьдралынтай энэ үйл явц өрнөл дунд бол байж ах зүйл мөн. Явж байгаа юм тохиож байгаа зүйл болохоор яг одоогор бол хийхэд арай болоогүй буюу яг одоогийн хой нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөд хэсэг азнаа. За ер нь бол нэг 9 10 сар хүртэл бол яг одоогийн хой нөхцөл байдалтайгаа явж байгаад бол зүгээр. Одоо нөхцөл байдалтайгаа явж байгаа зүгээр гэдэг нь бол одоо зарим хүмүүсийн хувьд үнэхээр нэг тийм хэцүү нөхцөл байдалтай үнэхээр л энэ одоогийнхоо хувь хүнийхээ энерги бол энэ амьдралынхаа энергийг өөрчлөх гээд ингээ бүр хүсээд байгаа хүмүүс яагаад 9 10 сар хүртэл байж ах ёстой гэж яагаад би үлээх ёстой гэж бас бодож байгаа хүмүүс байвал юм болгонд бас заримдаа ингэ нүг цаг хугацаа гэж байдаг шүү дээ. Арай зөв цаг нь биш. Одооноос эхлүүл арай эрт хөтлөх гээд. Жохон нэг тийм одоо 9 10 сар хүртэл хүлээгээд тэр хооронд та бүхэн нэг үр шимийг хүртэх, мэдрэх тийм шаардлагатай. Одоо байгаа энэ нөхцөл байдлын зүйлээс нэг зүйлийг ойлгож, шинийг сурч эсвэл ямар нэгэн зүйл хийгээд одоо дуусаагүй байгаа бол тэр зүйлээ дуусгаад түүнийхээ үр шим, үр дүн хүртэх ийм нөхцөл байдал юу нь бол ирээдүйд харагдаж байна. Тэгснийхаа артаас дараагийнхаа зүйлийг эхлүүлэх буюу энерги өөрчлөх, өөрийнхөө хувь хүний амбиц, энерги гадна төрөх, ажил, юу ч гэдэг те. Ерөнхийдөө тэр амьдралынхаа бүх зүйлүүдийг ингээд эхнээс нь суураар нь өөрчлөхөд бол зөв цаг үе мөө гэдэг ийм мессеж өгөө бол хөзөр маань хэлж байна. За нэг баг зэрэг ийм олон зүйл рүү ингээд холбироод байгаа хүмүүсээ ч юм аадгүй. Буюу одоо за эхлээд гадаад төрхөө өөрчлөөл артаас нь ажил дээр ингээд артаас нь орон байраа ингээд ч юм уу те. Ингээл нэг ингээд эсвэл нэг ингээд эхэлж эсвэл тэрийг эхэлж гээл. Тэгээд жоохон нэг холбироод яг яахаа мэдэхгүй хүмүүс байвал жоохон төвийг цахиад өгөөр. Ерөнхийгөр нь буюу за ерөнхий надад байгаа асуудлууд эсвэл засах зүйлсүүд энэ байна. Эхлээд энэ хамгийн одоо нэг ач холбогдол өндөртөөгөөс нь эхлээд 1 2 3 4 5 1 2 3 4 5 гэд үйлдэл хийж эхлүүл илүү зөвтэй байхаар харагдаж байна. Тийм болохоор ингээ нөгөө тал өсчих биш. Тэрийг ингээ ерөнхийдөө төлөвлөөдний нэгээр юм бол одоо төлөвлөх гэдэг нь одоо нөгөө ач холбогдол ихтэйгээс нь эхлээд явбал зүгээрээ гэдэг ийм зөвлөгөө мессежүүдийг өглөө. За тэгээ би нэмэлтэр чакра оракл үзрөөсөө бас тухайн одоо энэ асуудалтай энэ зүйлтэй холбоотойгоор юм 2 оракл үзрийг бол сугалсан. За тэгээ өгж байгаа мессеж нь болохоор титэм үрт болон зүрхэн үрттэй холбоотой мессеж гарч ирсэн. За титэм үрттэй холбоотой бол релиз буюу ер нь бол та бүхний маань одоо өнгөрсөнтэй холбоотой шууд мессеж өгч байна. Энд дээр болохоор өнгөрсөндөх одоо уу гаш эсвэл өнгөрсөнд хийж байсан үйлдэл зүйлс тэн дээр харамсаж санаж явдаг, бодож явдаг гомдол ч юм уу те иймэрхүү зүйлс байгаа бол үүнийгээ тавьж явуулах бол шаардлагатай. Үнэхээр та бүхэн маань өөрсдийнхөө энерги зүйлсийг шинээр эхлүүл шинжлэхийг хүсэж байгаа юм болвол өнгөрсөн гэдэг зүйл бол ер нь байх ямар ч хэрэг байхгүй энэ энерги та бүхний хойшин татна уу гэснээс урагшлагад бол тийм нөлөө байхгүй. Тийм болохоор энийгээ заавал тавьж явал хэрхэн яаж тавьж явуулахаа мэдэхгүй байгаа хүмүүс байх юм бол хамгийн энгийн юм бол бихин хүмүүс зөвлөгөө байдаг. Бичээд өнгөрсөнтэй холбоотой мэдрэмжүүдээ одоо ингээд бодоод тэрийг мэдрээд түүнтэй холбоотой ингээд гарч байгаа үгс өгүүлбэрүүд дүрс хэв шинжүүд байвал тэр болгоноо илэрхийлээд зураад бичээ сараачаад инхээр аягүй үр дүнтэй байдаг. Энэ зөвлөгөө бол би бас хувийнхаа зүгээс үгүй. Нөгөө талаас бол хэн нэгэн хүмүүстэй ярилцаа тухайн нөхцөл байдал байсан хүмүүстэй ярилцаж үүнтэйгээ холбоотой үйл ойлголцлуудаа засах байдлаар явал аягүй үр дүнтэй. За тэгээ нөгөө талаас баг зэргийн тийм зүрхэн чакратай холбоотой гомдол аягүй их байгаад байна. Үн дээр болохоор илүү ойр дотны гэр бүл ээж аав, найз охин ч юм уу, найз залуу ч юм уу те.
эсвэл нэг ажлын ойр дотн байдаг хүнээс үүдэлтэй нэг тийм гомдлууд аягүй их байгаа. Энийг бас тайлах шаардлагатай. Энд дээр бол одоо нэгэнд болоод өнгөрсөн зүйл, нэгэнд одоо болцсон зүйл гэдэг өнцгөөс харуул зүгээр байх. Нөгөө талаас болохоор тэр мэдрэмжээ өөрийнхөө хувьд миний шалтгаан байсан, нөгөө талаас шалтгаан байсан гэдэг одоо нөхцөл болгонд чинь нөхцөл байдал болгонд зөвхөн нэг талаас биш, тэнд бас дараагийн 2 дахь 3 дахь зүйл байдаг. Зөвхөн нөгөө хүнээс биш, бас танаас тодорхой хэмжээний нөлөө байж л байгаа. Тийм болохоор аль талын хоёр талаасаа олон талаас нь хараад, бодоод, сэтгээд энэ мэдрэмжээ бас ингээд нэг тайлах шаардлагатай. Бага зэрэг жоохон агаарт гараад амруул бас айгүй зүгээр одоо энэ амралтын өдрүүдэд ч юм уу те. Тэгээд жоохон нэг сэтгэл зүгээ, сэтгэл санаагаа бас жоохон тайвшруулад энерги бас бага зэргийн байгальтай холбож жоохон цэвэрлэгээвэл айгүй сайхан байхаар харагдаж байна. За тэгээд та бүхний маань хувьд бол ерөнхий иймэрхүү зөвлөгөө мессежүүдийг өглөө. Тэгээд та бүхний маань энергийн шинжилэлт өөрийгөө дараагийн түвшинд гарах шинэ хуудас нээх гэж амьдралынхаа дараагийнхаа хуудсыг эхлүүлэх гэж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Та бүхэн бол энэ бүх зүйлтэй бол хүрч чадна. Үүнтэй холбоотой тэгээд шаардлагатай зөвлөгөө мессежүүдийг бол үзрүү маань өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд та бүхэнд маань уншлаг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, коммент бичээрэй. Тэгээд миний Instagram хуудсыг бас дагаарай. Вавада орзураас таардаг Instagram хуудас байгаа. Мөн дээр хувийн уншлага хийх хүмүүс байгаа бол би 30 мянган төгрөгөөр 1 цагийн хугацаатайгаар хувийн уншлага бол хийж байгаа. Хувийн уншлага нь бол эхний нэг 10-аас 20 минутын хооронд энерги уншлага хийгддэг. Тэг үлдсэн 30-аас 40 минутын хооронд бол та өөрийнхөө өсөж байгаа асуултаа асуугаад үнтэй холбоотой уншлагаа бол хийх бүрэн боломжтой байгаа. Цаг авах хүмүүс байгаа бол миний Вава доор зураас таардаг Instagram утас руу бичээд цаг аваарай. За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлаа, баяртай. Тэгээ энэ хүрээнд миний уншлага маань өндөрлөж байна. Дараагийнхаа уншлагаар удахгүй уулзцаая.